За энэ өдрийн минь төргий. Ерөнхийдөө ихэнх асуулт давхцлаа. Гэхдээ энэ скоринг буюу онооны систем шилжүүлж байгаа бол дэмжиж байна. Гэхдээ одоо нөгөө хар жагсаалт одоо оноо муу байх хоёр тий оноо доогуур байх хоёр хэр их ялгаатай болох юм бэ? Тэр нөгөө оноо муу байгаад муу оноотой яваад байгаа хүмүүс нь хар жагсаалтанд яваад байгаагаас бас юугаараа нарийн ялгаатай юм бэ? Тэгээд тэр муу оноотой байгаа хүмүүс оноогоо сайжруулахын тулд тий одоо ямар боломж болцоог нь олгож байгаа юм болоо гэдэг ийм асуулт. За тэгээд энэ дээр холбогдуулж манайхан ер нь Монголын энэ зээл авж байгаа зээлдэгчдийн гэх юм үр орлогын хувь ratio буюу хувь ялангуяа энэ тэтгэврийн зээл дээр хэд байгаа юм бэ? Тэгээ яагаад одоо энэ тэтгэвэр авагчдад олгох зээлийг ингэж зогсоож байгаа эсвэл хувийг багасгаж байгаа юм болоо? Энийн нэг одоо цаад шалтгааныг хэлээд өгөөч. Хувь нь ер нь хэд байгаа гэдэг. Тэгээ ер нь бол Монгол улс ч одоо нөгөө ядуурлын шугам нь нэг 418 мянган төгрөгөөр тогтооцсон байгаа. Тэгээ энэ 418 мянган төгрөгийг 15%-аар буюу 64 мянган төгрөгөөр нэмэхэд л Монгол улсын ядуурлын түвшин 10%-аар нэмэгдэж байна. Бараг нөгөө 28% гэдэг чинь 37.4% орох гэж байгаа ядуурлын түвшин. Тэгэхээр энэ ядуурлын түвшин ийм одоо өндөр байх магадлал асар өндөр байгаа нөхцөлд энэ одоо зээл энэ эрсдэл хэвээрэл байх баг. Тэгэхээр зээлийн хүү буурна гэж асуух гэсэн чинь зөндөө хариулт өглөө. Гэхдээ мэдээж энэ бол тийм механикаар буурахгүй л баг тийм нөгөө макро эдийн засгийн үзүүл, төсвийн доктортой байдал, нөгөө засгийн газрын зардал гэл энэ бүх зүйлтэйгээ уялдаж л мэдээж буух байх л та. Тэгээд одоо бодлогын хүү ийм өндөр байхад мэдээж хадгаламжийн хүү өсчил таарна. Зээлийн хүү өсчил таарна гэх тийм. Тэгэхээр энэ одоо ер нь бол бид нар удахгүй төсөв хилцэн. Тэгэхээр тэр төсөв хилцэх интертэй энэ өнөөдрийн яриад байгаа энэ юмаа давхар бодож хилцэхгүй бол бид нар 1000 өнөөдөр зээлийн хүү яаж буурах юм гэж асуугаад ер нь бол хариулт нь хэцүү л ах гэж бодож байна. Тэгэхээр тэр ер нь үр орлогын хэмжээг нэг хэлээд өгөөч. Тэгээд тэр скоринг систем буюу тэр хар жагсаалт бага оноотой иргэдийн ялгаа юу болж хувирах болоо энэ дээр хэлнэ үү? За инквирийн Батчуур гишүүн асуултанд хариулъя. За Баярмаа гишүүн асуултанд хариулъя. Одоо байгаа үйлчж байгаа хууль болон тогтолцоо бол харж гсаад бид нар ярьдаг. Энэ нь одоо шуудхан хэлэхэд бол тодорхой иргэн зээлийн доголд үүсээд хэмжээгээс үл хамааран. Тэгээд иргэн төлсөн ч гэсэн 6 жилээр нөгөө жагсаалтанд байдаг болохоор банк санхүү байгууллагууд үдэ хаачдаг. Тэг ямар ч тийм нэг өснө одоо санхүүг ял үүрээд байгаа 6 жилээр. Онооны системд шилжснээр бол хэрвээ тодорхой хэмжээгээр зээлийн доголд үүсвэл оноо нь буурна. Тэгээд зээлийн ахиж иргэн төлвөл буцаад өсөд явчихна. Нэг өснө 6 жилийн ял байхгүй гэж ойлгож болно харж гсаалт. Тэгэл динамикаар бодит гормоор өсөд буурал гэж авах тийм тогтцоолдоо явж байгаа. Тэгэхээр нэг өснө энэ бол илүү бодит амьдралыг илэрхийлсэн мөн одоо эрсдлийн шууд илэрхийлээд үүгээрээ дамжаад хүү буурах болцоо толдоо. За үр орлогын харьцаа бол Монгол банк илүү дэлгэрэнгүй хариулнах. Гэхдээ бол хамгийн сүүлийн мөнгөний бодлогын зөвлөлөөр бол 50-50 гэж тодорхойлсон. Харин санхүүгийн зохицуулалтаар бол 40-60 гэж явж байгаа. Өмнө 70-30 байсан юм. За зээлийн хүүг механика бууруулах болцоотой юу бас хэцүүлтэй. Та яг зөв хэлж байна. Үндсэн суур макро эдийн засгийн нөхцөл байдалтай хамааралтайгаар. Гэтэ бид нар яг зээлийн хүүндээ дүн шинжилгээ хийхэд бол яг ийм тоо үзүүлэлт харагдаж байгаа. Тэр нь бол яг зээлийн хүүг одоо 18 байна уу 17 байна уу тэрийг 100% боцчих. Тэгвэл тэрний 63% нь бол их үүсвэрийн зардал. Нэг өснөө шууд макро эдийн засаг бодлогын хүү болон инфляцтай холбоотойгоор. Харин эсрэгээр 15% нь бол эрсдлийн зардал гэж явдаг. Үлдсэн 22% нь бол үйл ажиллагааны банкны зардал гэж явж байгаа. Урсгал зардал. Тэгэхэд бид нэр энэ 15% болон 22% дээр тодорхой хэмжээний тохируулах их болцоо байгаа. Энэ скоринг систем болон онооны системд орсноор нэг өсний өнөөдрийн үйлчлж байгаа нөхцөл байдал яаж эрсдлээ бууруулах вэ гэвэл банкуд харахад бол бүх зээлдэгчнээ эрсдлийн тодорхойлж чадахгүй нэг гэж хардаг. Тэгэд өндөр хүү тавьчихдаг. Нөө 15% хүү гэж яриад байгаа шүү дээ. Зардал. Тэр нь юутай холбоотой гэхээр магадгүй 5% зээлээ төлөхгүй гэж болно. Тэгвэл нөө сайн төлөгчдөө өндөр хүү аваад тэр 5%-аа шархаа нөхөн гэсэн тийм нөхцөл яваад байгаа байхгүй. Тэгэхээр яг зээлдэгчнээ тодорхойлдог болсноор яг банкуд оноогоор нь энэ хэр эрсдэлтэй зээлдэгч хараад
Тэгээд үүгээрээ дамжуулаад нийт системийнхаа хүүгээ буулгах болцоо нь үүсэж байгаа. Тэгээд сайн зээлдэгч нь илүү одоо таадаа нөхцөлтэй зээл авна. Үнэхээр одоо муу зээлдэгч нар бол арай өндөр хүүтэй зээл аваад ялгаатай явчихна. За үйл ажиллагааны зарлагч нь буурах болцоод болж байгаа. Яг өнөөдөр зээл олохгүй зээлийн эдийн засгтай уулзаад тэгээ бараг 2-7 хоног үйл ажиллагаа явдаг. Харин онооны системд олцохоор шууд өдөртөн тэр зээлийн оноо тухайн иргэний илэрхийлдэг болохоор олгож болцоо үүсэж байгаа. За, анги 50 дэд ерөнхийлөгч нэмж хариулъя. За баярмаа гишүүний асуултанд хариулъя. Банкнаас иргэдэд олгож байгаа болон нөхцөлийн өөрчилж байгаа хэрэглээний зээлийн хувьд бол өрөө орлогын харьцаа бол 50% таа байгаа. Тэтгэврийн зээлэн дээр бол тэтгэвэр тэтгэмжийн орлого барьцаасан зээлийн сарын төлбөрөөр төлсний дараах зээлдэгч үлдэж байгаа орлого нь хүн амын амжиргааны доод түвшинг хангах хүрээнд хэмжээтэй бол байх гарвал хамгийн сүүлд бол зохицуулт хийсэн байгаа. Ер нь бол өр орлогын харьцааг бол тухай бүрд нь Монголонг зах зээлийн одоо нөхцөл байдалтайгаа уялдуулаад тогтоогод явдаг. За зээлийн хүүтэй холбоотой асуудал дээр зээлийн хүү бүр хамгийн гол нөхцөл бол зээлийн их усрын хүртээмжийн асуудал байна. Арилжааны банкн дээр байгаа их уср хүртээмж нь нэмэгдээд нэмэлтээр их уср арилжааны банкн дээр орж ирсэн тохиолдолд бол зээлийн хүү бүр хамгийн бодиттой арга зам нь тэр л байгаа. Түүнээс бусдаар бол одоо зах зээлийн дэд бүтцийг сайжруулах, хэрэглэгчийг таньж мэдэх, зээлдэгчийн эрсдлийг бууруулах гэх мэт